За өнөө өглөө YouTube дээр нэгэн аимшигтай гэх юм уу харамсалтай нэгэн бичлэгийг үзлээ. За энэ бичлэг нь ямар бичлэг вэ гэх юм бол өөрийнх нь хүүхдүүдийг амь насыг нь хохироож машинаараа дайрж алсан алуурчинтай шоронд нүүр харж уулзж байгаа тийм нэвтрүүлэг байлаа. Энэ нэвтрүүлгийг үзээд за энийг ер нь бол хүмүүст анхааруулад бичлэг хийсэн зүгээр юм байна гэж бодлоо. За тэгээд би яг ориг тийм үндсэн бичлэгийг ингээ доор ингээ тавьчихъя. Тэгээд зохиогч ирэхээс шалтгаалаад би бол энэ бичлэгийн нэг хэсгээс нэг оруулахгүй та бүхэн өөрөө энэ description-с дээр ингээ ориг бичлэгийг өөрсдөө үзээд үзээрэй. Тэгээд би та бүхэнд анхааруулах үүднээс товчхон энэ бичлэгийг үзсэн сэтгэлдээ таарч ярьж өгье. За энэ хэрэг бол маш харамсалтай зүйл болсон. 2020 оны 20 дугаар сарын 1-ний орой Австралийн Сидней хотын баруун хэсэгт байрладаг Oatlands гэдэг дүүрэгт Beddington Road Oatlands Golf клубын ойролцоо энэ аимшигтай хэрэг болсон байгаа. За энэ хэрэг болохоор оройн 7 цаг өнгөрөх үед болсон. За тэгээ ослын дуудлага болохоор 8 цаг төхөх үед ирсэн гэж байгаа. Тэр орой 7 хүүхэд явган үний зам дээр алхаж бөөнөрөө хөвгөлтөөд ханг аут хийгээд алхаад явж исэн. Ерөөхдөө бол зайрмаг авч идэхээр явж исэн байгаа. За энэ 7 хүүхэд болохоор ойрхон хамаатныдаа бөөнөрөө цуглаад нэг үеэлүүд хоорондоо ингээд уулзсан байсан. За тэгээд тухайн үед болохоор Энтони, Анжелина, Вероник, Сакер, Сен гэдэг 4 хүүхэд харамсалтай амьнасаа алдсан. За юунаас болсон бэ гэх юм бол мэдээж автотээврийн остоос болсон. За энэ хэргийг үйлдсэн хүн нь Самуэль Вильям Дэвидсон гэдэг хэрэг үйлддэг үедээ 29 настай байсан. Тэр үедэр арх ууж кокаин, MDMA хэрэглэсэн гэдэг шүүхийн баримтанд байт юм бэлээ. За тэгээд түүнийг ингээд үлээлгээд шинжилгээ авсан чинь ердийн хэмжээнээс 3 дахин илүү согтолт манаралтын зэрэгтэй байсан гэж байгаа. Тэгэхээр ерөөхдөө бол энэ хүн бол бүрэн ухаанаа алдсан явж исэн гэсэн үг. За тэгээд тэр хүн яагаад энэ хэргийг үйлдсэн бэ гэх юм бол ухаанаа нэгдүгээрт алдсан, хоёрдугаарт хурд хэтрүүлээд улаан гэрлэр гараад урсгал сүрж орсон байгаа. Тэгээ осод болох мөчөд болохоор яг нэг юм эргүүлэхтэй мөрийн юм замын хэсэгт таарсан. За тэр хэсэгт яг жолоодох хяналтаа алдаад 111 км/цагийн хурдтайгаар тэр явган үеийн зам дээр байсан хүүхдүүд хашлахыг мөргөж аимшигтай ослыг хийсэн байгаа. За тэгээд согтууруулах ундаа мансууруулах боц энэ хоёр холбогд цуг байгаа үед бол мэдээж бүрэн өөрийнхөө хяналтыг алдсан шүү дээ тий. За тэгээд тухайд бол өөрөө би зүгээрээ би машинаа ингээ барьчнаа гэж бодож исэн гэж байгаа. Гэхдээ үнэхээр тийм зүйл болоогүй. Маш харамсалтай мосол гарсан. За тэгээд хохирогчийн аав нь хэлснээр өөрийнх нь 3 хүүхэд нь мөн үеэл дүүтэй ингээ 4 хүүхэд нь ингээ гаж дээр амьсаа алдсан. За тэгээд ихэнх хүмүүс болохоор өөрийнх нь хүүхдэд ямарваа нэг хүн муу юм их юм бол инстинктээрээ шууд байгалийн инстинктээрээ тэр хүнийг хайж олоод алан малан ч юм уу те тэр хүнийг зодон модно гэж боддог бол тэр хүн энэ охирогчийн аав нь ерөөсөө тгийв гэж байгаа байхгүй. Шууд хүүхдүүдэд хайгаал хүүхдүүд маань хаана гэл хүүхдүүд дээр очиод эдгээр маань яаж амьд болох вэ амьдруулах уу хүүхдүүдтэйгээ яаж амьдруулах вэ ерөөсөө хин яг яагаад ийм үйлдэлийг гаргачих уу гэж ерөөс тухайн үед ерөөс бодох юм байхгүй. Зөв хүүхдүүд рүү гал инстинктээр хүүхдүүдээ ингээд тэрвэрэд гар дээр ингээд аврах гэж ингэж амир их үдсэн гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол иймэрхүү үед бол хүн бол мэдээ шоконд орох нь бол тодорхой. Бид нар мэдээж аман дээрээ болохоор ингээд би угаасаа хүүхдүүдтэй хайртай. Тэгээ хүүхдүүд маань ямарваа нэг муу юм их бол бид түрүүнийг алан мална гэж боддог бол энэ охирчийн аав нь бол үгүй юм байлээ гэж хэлсэн. Тэгээ яг үнэхээр би хүүхдүүд рүүгээ л яарсан. Хүүхдүүд маань эрүүл сарвал хүүхдүүд маань амьдраасаа л гэж бодсон гэж байгаа байхгүй. За тэгээ 4 хүүхэд амьнасаа алдсан. Дээрээс нь 5 дахь хүүхэд нь болохоор насаараа тархины гимтэлтэй болсон байгаа. Мэдээж энэ харамсалтай осол маш олонний анхаарлыг татсан. За тэгээ хүмүүс болохоор энэ хэргийг сонсонгуудаа согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн остой нэ гэж сонсоод за энэ ер нь бол бүтэхгүй гар те ер нь бол орон гэрэгүүд юм homeless ч юм уу тиймэрхүү хүн бах гэж бодсон боловч бол шал өөр хүн байсан. Энэ хэрэг үйлдсэн Дэвидсон гэдэг хүн нь болохоор өмнө нь ямар ч гимт хэргийн тийм стори түүх байхгүй. За тэгээд бүр мөрөөрөө ажиллаа хийж явдаг нэг залуу байсан. За тэгээд бүр багш нар нь 10-аагийн багш нар нь бол тэр хүүхдээ бол маш тийм сайн хүүхд байсан гэж байгаа. За энэ хэргийг үйлдсэн Дэвидсон гэдэг залуутай бас ингэ шоронд нь ярилцсан юм билээ. Тэгээд ярилцахтаа юу гэсэн бэ гэх юм бол би бол багтаа бол маш их сахилгагүй хүүхэд байсан. Тийм ADHD-тэй ерөнхийдөө бол тийм хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Гэхдээ би ерөөсө гимт хэрэг хийх талаар ерөөсө бодож байгаагүй. Гимт хэрэг хийх талаар бодож байгаагүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол хүмүүс бидний нийтлэг мэддэг зүйл хүний гадаас төрхөөс нь хараад за энэчтэй нэг эвгүй гар байна да гэж боддог боловч яг амьдрал дээр жинхэнэ шоронд байдаг хүмүүсийн талан ч юм уу те ерөөхдөө саандгүй байдлаар ийм осол гаргасан хүмүүс байд юм байлээ. За тэгээд энэ Дэвидсон гэдэг залуу яагаад тухайд арх дарс хэрэглээд энэ хар тамхи хэрэглэсэн бэ гэх юм бол өөрийнх нь их чинь нас орсон гэж байгаа. За энэ нь болохоор өөрт нь маш их хүн цохилт болсон. За тэгээд үүнээс
Үүнээс бол сэтгэл готролд орсон гэж байгаа. Тэгээд сэтгэл готролд ороод архийг хэрэгэлсэн, хар тамхи хэрэгэлсэн гэж байгаа. Гэхдээ энийг болохоор яг янз янз талаас нь үзэж байгаа. Нэгдүгээр талаар энийг бол зүгээр шалтгаан те хийсэн үйлдэлийнхаа одоо хааллаж хийж байгаа шалтгаан гэж байгаа. Нөгөө талаас болохоор үнэхээр яг хүн сэтгэл готролд орсон жинхэнэ процесс явагдаж байгаа хүн яг энэ архийг зүгээр л төр зургийн юмыг мартах гэж хар тамхиг хэрэглэхдээ зүгээр л гоё байх гэж одоо тэр нэг өөрийг нь зовоогоод байгаа тэр мэдрэмжийг одоо хэсэгэн мартахын тулд ингэж хийдэг гэж байгаа байхгүй. Гэхдээ энийг бид нар хүний дотор орж үзээг болохоор бид нар бол хүнлэнгөөс сайн харахад дүгнээд аягүй хэцүү. Тэгээ мэдээж иймэрхүү аимшигтай хэрэг үйлдэлсэн хүний хувьд гэх юм бол бид нар харахад бол энэ бол зөв шалтгаан шиг сонсогдож байгаа юм тий. Тэгэнгუთ энэ бол энэ Дэвидсон гэдэг залуу бол эмчнэрийн хэлснээр бол ер нь сэтгэл готрлын хүн шатандаа орцсон. За тэг хэрэг үйлддэг өдөр болохоор 12 цагийн турш арх хэрэгэлсэн. Масууруулах бодис хэрэгсэн гэж байгаа. 12 цаг гэдэг чинь одоо юу гэсэн үг юм бэ? Хүний бие чи одоо ядраад одоо тэгээд 1000 кокаин хэрэглээд тархилгоогоос сэргээсэн ч гэсэн хүний одоо нэг унтах ч юм уу тэр одоо зүйлүүд чинь ингээд мэдээж бид нар чинь амьд амьтар робот биш учраас тэг бүх хяналт нь алдагдаж шүү дээ. Хүн ядрахаараа хяналт алдагддаг те. Тэгээ ийм зүйл болоод яг нэг юмны одоо гайн дуудана гэдэг чинь яг тэр өдөр тийм ядралтай үе тэгж доод хэтрүүлсэн үе нь байж таарад ийм аимшигтай хэргийг үйлдсэн байгаа байхгүй. За тэгээд Самуэль Дэвидсон гэдэг энэ хүн болохоор одоо 4 удаагийн manslaughter буюу 4 удаагийн одоо санаандгүй хүний амьд хүрсэн гэдэг тийм ялыг өгсөн. Тэгээ 2021 онд эхний шүүх хурлаар түүнд 28 жилийн хорих ялыг өгсөн. Тэгээд 21 жилийн тэнсэн харгалцахгүй тийм хугацаатай ялыг өгсөн юм байна. Тэгээд дараа нь 2022 онд дахин давж залцсан. Тэгээд 20 жил тэгээ 15 жилийн тэнсэн харгалцах хугацаатай ял болгож бууруулсан. За тэгээд судлагдах боломжинд хамгийн ойрхоноор нь одоо хэрэв шорондоо гайгүй онцгой юм бол 2035 онд судлагдах боломжтой. За тэгтээ одоо яг үүндээ Самуэль Дэвидсны шорон бол маш хатуу. Австралид бол хамгийн хатуу шоронгуудын нэг гэж байгаа. За тийм Дэвидснийг дөнгөж шоронд орж ирэхэд нь одоо шоронд бол нь шүү дээ те. Ер нь жоохон хүмүүсийн амьнасыг хороосон, за эмэгтэй хүнд одоо муу юм хийсэн тийм хүмүүсийг шоронд бол одоо дэлхийн аль шоронд бол ерөөхдөө бол үздэггүй. Та нар одоо зөндөө хэрэг кинон дээрээс одоо та бүхэн мэдж байгаа. За тэгэд энэ залууг бол тусгай хамгаалтанд одоо 4 сарын турш байлгасан гэж байгаа байхгүй юу? Одоо хүмүүсээс тусгаарлаж. Тэгээд дараа нь ингээд өөрөө нь гаргасан гэж байгаа. За тэгээд энэ Дэвидсон гэдэг хүн шорон дотор болохоор ороод ерөөсөө өөрийн дураар нэг ч хийдэг юм байхгүй. За өөрийн дураар хийдэг ганцхан юм өөрөөнийхөө хувц унрыг ихвэж одоо амьсмамсаа янзалдаг. Тийм л юм. Тэрээс бусд нь бол дандаа бүх юм шоронгийн хяналт, сэрэх, босох, баах, шээх, юу гэдэг усанд орох бүх юм шоронд өөрөө хяндаг гэж байгаа. За тэгээд энэ хохирогчийн аавынх нь одоо яриа, хохирогчийн аавынх нь мэдэрч байгаа мэдрэмж сэтгэл зүй гэж маш хүнд одоо тий үр хүүхдүүдэд алдсан. За тэр аавд ямар байсан бэ гэх юм бол жил болгон хүүхдүүдийн төрсөн өдөр болоход бүр амар хэцүү гэж байгаа байхгүй. Төрсөн өдөр нь болоход аюу хэцүү. За тэгээд тэр өдөр яг тэр хүүхдүүдийг гарч зармаг авч идэрэй гэж гаргасан хүн нь яг энэ аав нь өөрөө байсан гэж байгаа байхгүй. Тэгэд бүр үргэлж тэр өдөр өнгөрсөн өдөр л харамсдаг гинэ. Тэгээд бүр ингээд амар их харамссан. Тэр өдөр яагаад би ингээ хүүхдүүдэд гаргацсан юм болоо? Яагаад ингэсэн юм болоо? Гэхдээ мэдээж хүн болгон одоо ингээл бөөнөрөө цугалцсан үедээ тэгээд одоо энэ том юм болсон хүүхдүүдээ те ингээл нэгэнд даатгаал та дэлгүүрөө зармаг аваад идгээл явна. Нөгөө хүүхдүүд мэдээж явгууны зам дээр 100% аюулгүй те бөөнөр гоё явж идэл нэг сохтуужлоош ороод ирнэ гэж хинж төсөөлөхгүй шүү дээ те. Тэгээ ингэж үргэлж ингээд одоо хохирогчийн талынхан бол үргэлж ингэж өөртөө зүхэж гимшиж тэгээ ганц хэцүү зүйл нь гэхээр хичнээн одоо энэ хүнд ял өгсөн ч гэсэн миний хүүхдүүд эргээд над дээр ирэхгүй штэ гэж байгаа. За тэгээд Австралийнхаа телевизээр одоо энэ хохирогчдын ээж нь одоо насарсан хүүхдүүдийн ээж нь би бол одоо энэ Самуэль Дэвидсон гэдэг одоо энэ одоо осол үлдсэн залууг бол уучлж байна гэсэн байгаа юм. За тэгээд энэ уучлсан гэдэг үгээ тайлбарлахдаа болохоор би ерөөсөө миний хүүхдүүдийг алсан одоо ингээд алсныг нь уучлаад байгаа юм бол биш ээ. Би зүгээр л өс хонзон гэдэг зүйлийг байлгамаар байна. Өс хонзон гэдэг зүйл бол өөрийгөө ингээд дотроос нь иддэг зүйл те. Тэгээ би өс хонзонтой ингэж баймаар байна. Цаашдаа өс хонзонтой амьдрмаар байна. Тэг үлдэж байгаа гэр бүлдээ ингээд сайн сайхан өрүүлж одоо өнгөрсөн амьдралаа нэг хайтайхан л ингэж өнгөрөөж ингэж байхыг хүсэж байна. Тэрнээс яг энэ үнийг бүрэн уучлаад гинт хэрэг ингээд уучлаад байгаа юм л шээ. Тэгээ хүмүүс нь одоо шудраг ёс гэж хүсэж байна. Яг үндэ шудраг ёс гэх юм бол одоо аав нь хэлж байгаа. Яг үндэ шудраг ёс гэх юм бол миний хүүхдүүдийг надад эргүүлээд өгч. Түүл энэ яг шудраг ёс. Тэгээ энэ хүн хэдэн жил шоронд суугаад энэ хүн яанаа надад үнэхээр хамаагүй. Би хүүхдүүдээ л эргэж авмаар гэдэг. Энэ л шудраг ёс гэж байгаа байхгүй.
За тэгээд шоронд Дэвидсон хоригдсон. Тэгээд Австрали тийм Corrective Service NSW буюу Restorative Justice гэдэг юм нөхөн сэргийлэх энэ шудраг усны хөтөлбөр гэдэг юм. Энэ яа гэм гэх юм бол за энэ удаатай л ерөөхдөө камерууд болоод байгаа болохоос ш. Ер нь бол энэ хохирогчийн тал хэрэг үйлдсэн ялтангийн тал хоорондоо гэж уулздаг. За тэгээд уулзлаараа юу хийдэг вэ гэх юм бол чамд яг ямар мэдрэмж одоо төрж байна. Одоо чиний муу юм хийсэн тэр хүмүүс ч миний хувьд бол ийм үнцэнтэй хүн байсан юм аа. Чинийг одоо мэдэрч гин гэх маягаар одоо уулздаг тийм уулзалтууд байд юм байна л да. За тэгээд энэ нь болохоор ямар ч одоо ялт бол нөлөөлөхгүй. За хохирогчийн талд тэр хүнийг уучлсан ч гэсэн тэр ял нь бол хിവэрэ байдаг. За зүгээр тэгэд энийг бас тэр багийн хүмүүс хоорондоо хийдэг юм байна. Тэгээд эхэндээ ингэдэг эхнээ гэж хоёр талд уулзаж сэтгэл зүгийг бэлдэж ингэж ярих уу уулзах уу гэдэг. Тэгээд захиагаар ингэж хооронд харьцуулдаг. Тэгээд дараа нэг уулзалт юм байна. За энэ удаа ингэ уулзалт болсон. За тэгээд дөрвөн хүний амь насыг хохироосон одоо алуурчин те одоо тэгээд хохирчийн аавтаа ингэж уулздаг тийм хэсэг байгаа. За тэгээд та бүхэн энэ хэсгийг мэдээж яг энэ description-ээс дээр үлдээсэн линкээр ороод яг энэ бүтний төрөлийг өөртөө үзээд өөртөөхөөр тунгаагаад үзээрэй. Тэгээд яг энэ хамгийн би яг ингэ үзэж байхад болохоор хоёр тал ингэ уулзаж байгаа байхгүй. Тэгээд ингээд юу ч болоогүй хоорондоо гараар ирээд hello bro what's up гээл те. Одоо зүгээр л хаа юу байна те энэ дээр гэж байгаа. Тэгээд хоёулаа зэрэгцээ сууж байгаа. Тэгээд хоёр талд хоёулын аюу хэцүү. Гэхдээ хохирогчийн аавын тал аюу хэцүү байсан гинэ. Би яг ингээд яг уулзсан үедээ би ингээд сэтгэл санаагаа бэлдсэн ч гэсэн яг уулзсныхаа дараа би ингээд өөрийн хяналтаа алдаад ямар нэг буруу тэнийг юм хийх үедээ гэж аюу их бодсон гэж байгаа. Тэгээд тэр уулзалт бол одоо энэ хөтлөгч нэвтрүүлгийн хөтлөгч хийж байгаа хүн асуудаг. За энэ ингээд чи хохирогчийн гэр бүлтэй ингээд уулзч чинь чамд ингээд ямар санагдаж чинь гэсэн чинь надад бол ингээд хоёр дахь амьдралыг хүрсэн ингээд маш их баярлж байна. Би бол үнэхээр одоо хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна. Тэгээд намайг уучлсан гэжсэн. Гэхдээ мэдээж одоо энэ үгээр хэлэхгүй одоо юу хэмдэ одоо уучлсан гэдэг нь бол би мэдээж тэр цаг хугацаанд дээр эргэж очиод энэ алдаагаа засч чадахгүй тий. Тиймэрхүү маягаар бол ямар ч гэмшлээ бол илэрхийлсэн. За тэгээд хохирогчийн аав нь болохоор тэгдэг. Хэрвээ би надад эрх мэдэл байсан бол би энэ залууг маргааш ч самбуу суулчмаар байна. Тэгээд надад тийм эрх мэдэл бол үнэхээр алга. Би олон шударгаас хинээс нэг юм мэдэхгүй байна. Хэрвээ шудрагаас гэж байдаг бол би хүүхдүүдэд эргүүлж авмаар байна. Надад өөр юу ч хэрэггүй. Тэгээ би өнгөрсөн амьдралаа бол үс сонзондоо энэ одоо Дэвид гэдэг залууд буруу гэж сонзон тээж би ингэж амьдрмааргүй байна. Тийм учраас би уучлалтгүйсэн. Уучлсан гэж хэлж байгаа байхгүй. За ерөөхдөө бол маш гүн гүнзгий утга агуулгатай нэвтрүүлэг. Ер нь бол хүмүүс ээдээ нэр бодмоор л юм байлээ. Яагаад ингэ сохтуугаар машин тэрэг бариад за би энэ хоёрын хооронд яавал гэжтэй. За энэ хоёрын хооронд гайгүй би ч ингэ барьчтiim дөө гэх маягаар хүнд ингэ ер нь бол юм гай одоо архитаар сэргэлсэн мансуурс үед бол ерөнхийдөө бол одоо ийм яагаад чи нэг юм чөтгөрлөг байдэн шүү дээ тий. Ямар нэг азгүй зүйл болох магадлал өндөртэй. Тэгээд манайхаа энэ нэг яавал гэжтэй. За би нэг их уугаагүй штэ. Би ухаантайгаа байж штэ гэсэн энэ бодлоо манайхаа нэг удаачсан нэг чагнаж болиулаад үгүй шүү болохгүй юм бол болдгоо. Замын хөдөлгөөний дүрм гэдэг бол цусаар бичигдсэн дүрм байдаг. Энэ жолооны ард бол согтуу сунаа гэдэг бол алуурчин бол суунаа л гэсэн үг. Энийг л манайхаа сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд маш их гүнзгий сэтгэл төрүүлсэн нэвтрүүлэг байлаа. Тэгээд та бүхэн маань мэдээж авах гэхийн ухаанаар ингэж энэ бичлэгийг ойлгож үзээрэй. Үнэхээр харамсалтай. Тэгээд хөөх өсөж төөрөөд ингэж ирээдүй юу ч үзээгүй байхад ийм гайтай хүнээс болоод энэ амьдрал оронгороо одоо голомтон самрах гэж монголчууд маань ярьдаг те. Голомтоо самруулсан тийм аимшигтай хэрэг байгаад байгаа. За тэгээд би бас сайн
дэлгэрэнгүй бас гоё сайн ярьж чадахгүй байж магадгүй. Тэгээд доор description дээр яг бичлэгийн ориг бичлэгийнх нь одоо би линкийг нь үлдээчээ. Та бүхэн зүгээр та бүхэнд анхааруулж хүний нэг юм дуудаад нэг гайтай нэг заадаа ганц удаадаа гэсэн нэг тиймэрхүү юм л манайхаа нэг чагнаад окей энэ ер нь нэг юм болох гээд байна гэдгийг ойлгоод болчоорой манайхаа. Тэгээд арх дар сэргийлсэн үедээ жолооны ард битгий суугаарай.